20-30 насны хооронд яг юу хийсэн бэ гэдээ хараад үзэхээр нэг хийж бүтээсэн юм байхгүй. Тэгээ зүгээр суусан юм уу гэдээ харахаар бас зүгээр суугаагүй. Тэгээ тэр дунд бас мерсээр алдаа гаргасан байдаг. Ингээд та бүхэндээ өнөөдөр би 20-30 насны хооронд гаргасан 3 том алдааг хаваалцъя гэж бодлоо. Тэр та энэ видеог дуустал нь үзвэл миний энэ алдааг давтахгүй байх болно гэдэгт итгэж байна. Welcome back. Тэмүүлэн байна. Мөнгө ярддаг Money Wise Master Channel тавтай морил. Хэрэг та subscribe хийгээгүй бол яг одоо subscribe button дараарай. Харин би тэрний оронд танд мөнгө, мөнгөний сэтгэл зүй, хүнтэй холбоотой маш сонирхолтой видеонуудыг оруулж авах болно. Ингээд видеонд орцгоё. За миний 20-30 наснда мөнгө санхүүгийн амьдралдаа гаргасан 3 алдааны нэгдүг нь юмыг тоохгүй байх. Би ерөөсөө 20-30 наснда одоо ингээд бодоход юмыг ерөөсөө тоодгүй байсан. Надаас илүү хүн бол байхгүй. Би бол бүгдийг мэднэ. Би бол хүнээс юм сонсох хэрэггүй. Би бол янз бүрийн юм шинэ юм сурах албагүй бүгдийг мэдж байгаа учраас гээд ингээ яваад идэг байсан. Ignorance гэдэг аюу том алдаа. Тэгээ энэ юун дээр гарч ирсэн бэ гэхээр мөнгө хадгалах гэдгийг чухал гэдгийг мэдсээр гэж мөнгө хадгалахгүй яваад байдаг гэсэн. Ягаад гэхээр яах вэ гэл ингээл тоохгүй. Юмыг ойшоохгүй гэл яваад. Хөрөнгө оруулалт гээл янз бүрийн юм ингээл контент үздэг хүн амт ингээл ярьдаг эргэн тойронд ингээл хүмүүс хөрөнгө оруулалтын тухай ингээл ярьдаг тоодгүй яваа л гэдэг хөрөнгө оруулахгүй. Энэ бол маш том алдаа нэгдүгээр. За хоёр дахь алдаа нь тухайд би 20-30 насны хооронд хөрөнгө оруулагч бол амар баян хүн байдаг гэж боддог гэсэн. Хөрөнгө оруулдаг хүн бол амар хөрөнгөтэй тэгэл амар мэдээлэлд орхон янз бүрийн айгу мэдлэгтэй тусгай тийм чадвартай. Тэгэл хөрөнгө оруулалтын зах зээл одоо хөрөнгийн бирж надад бүр тэд бүр миний хизээж хүрэхгүй газар байдаг гэж тэгж боддог байсан. Энэ бол хоёр дахь том алдаа. Яг тэгэхээр одоо 21-р зуунд бидний амьдарч байгаа зуунд бүх юм утсанд, бүх юм дижитал болсон, бүх юм гар утсанд орсон, бүх юм цахимжлагдсан. Тэгэд хүн болгон тэр хол байдаг хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалт хүрч чадах газар болцсон. Хөрөнгө оруулахын тулд баян хүн байх шаардлагагүй. За 3 дахь алдаа нь болохоор би юу гэж боддог байсан бэ гэхээр тэтгэврийн тухай бодоход хитрхи эрт байна гэж боддог байсан. Би одоо 20 таа юм чинь би одоо 25 таа юм чинь дахиад 50 жил байна ажиллах дахиад 40 жил байна. Одоо тэтгэврийн талаар бодоод яах өнөөдөртэй амьдрий юу тэтгэврт мөнгө хураах одоо гой амьдрч ивэл юу тэр тэтгэврийн насан дээр очиод тэгээ болох байлгүй гэж боддог. Энэ бол 3 дахь миний хувьд 3 дахь том алдаа. Тухайд 20 настай 25 таа байхдаа тэтгэврийн сандаа тултал мөнгөө ийгээд өөр тэтгэврийн сангууд дээр тултал мөнгөө хийж исэн бол магадгүй би 50 настай тэтгэвэр авах гэж байсан юм л үү. Гэхдээ юм гэдэг оройтойгоо байдаг. Тэгээ хүн дандаа ингэ оройтцсон гэж боддог. Үгүй юм бол оройтойгоо. Би одоо 36 настай. Сая 36 нас хүрсэн. 36 наснда одоо ингээд хөрөнгө оруулалт явж л байгаа угаасаа хөрөнгө оруулалтыг 30-31 наснасаа ингээд ойлгоод тэр хөрөнгө оруулалт явж байгаа. Тэтгэврийн сандаа тултал мөнгөө ирээд тэгээд миний хувьд бол оройтойгоо дахиад би 60 таа одоо тэтгэврт гарлаа гэж бодоход дахиад 30 жил биш 25 жил 65 таа тэтгэврт гарлаа гэж дахиад 30 жил мөнгө хадгалж мөнгө хөрөнгө үүсгэж болно. Тийм болохоор юм хизээч оройтойгоо байдаг. Тэгээд 20-30 наснд мэдээж юм болгоныг үзэж, юм болгон шин, юм болгоныг амталж мэдэрч явдаг үе учраас дихтэй бас хөрөнгө оруулалт, тэтгэвэр, санхүү, мөнгөний амьдралыг битгий бас хойрогдуулаарай, Мөнгөнийхөө тал дээр анхаараа хандуулаад бас өөрийнхөө өнөөдрийнхөө амьдралд бас анхаарлаа хандуулаад явбал над чиг одоо ингээ 30 гарчингуудаа харамсах гэж би ярихгүй. Жоох ингээ санаа алдахгүй байх болов уу гэсэн үднэс би энэ видео хийлээ. Ингээ та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд та бүхэн илүү их хөрөнгийн зах зээл мөнгөний сэтгэл зүй яаж хөрөнгө оруулах вэ гэж мэдхийг хүсвэл энэ видеонд дараарай. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.